номынхаа 1000 бодлогоноос тригонометрийн төрлийн бодлогуудын төвж бодож байгаа шүү тий. За нэг бүгдээрээ нэгээс хасгана. Энийг 7 томоор судлаа. За тэгэхээр би хэрвээ А-гаас хам B-ийн квадрат байвал А-гийн квадратаас хам 2AB нэмэх нь B-гийн квадрат гэж задлана. За гэтэл манай энэ А, B-ийн оронд тригонометр байна тий. Синус квадрат 20 градус хасах нь 2-ыг үржих нь синус 20 градусыг үржих нь косинус 20 градус нэмэх нь косинус квадрат 20 градус. Хуваах нь за одоо энд ямар том ашиглах вэ? Синус квадрат 20 байжиг косинус 40. Косинус 40-ыг бүгдээрээ 2 дахин багасгаад за би энд хэрвээ надад косинус 2 альбавал би энийг 3 янзаар 2 дахин багасгаж чадна үнцгийг. Нэгдүгээрт косинус квадрат альбагаас хасах нь синус квадрат альба. За эсвэл нэгээс хасах нь 2 синус квадрат альба. За эсвэл 2 косинус квадрат альбагаас хасах нэг. За үндсэн томьёо маань энэ байна те. Эндээсээ бүгд тригонометрийн адилтгалаар орлуулад нөгөөг нь гаргаж авчиж байгаа. За одоо надад аль нь хэрэгтэй гэсэн энд синус квадрат 40 байна те. Синус. Өөдгөл надад синусд нь хэрэгтэй юм байна. Би нэгээр задлж. Тэгэхээр би одоо энд косинус 40-ийг нэгээс хань 2 синус квадрат 20 гэдэг. 40 чинь 2 дахин багасгаад 20 болчихж байгаа. Тэгээд нэмэх нь синус квадрат 20 ардна гэж тавьчих. За тэгвэл надад ямар ашигтай вэ гэхээр нэгээс хань за бүгд энэ хоёрыг харъя. Синус квадрат 20 нэмэх нь косинус квадрат 20. За тэгэхээр эндээс синус квадрат альба дээр нэмэх нь косинус квадрат альба бол үндсэн адилхлаар нэгтэд тэнцвэрдэг. За тэгвэл одоо би энэ хоёр ногоон ч нийлээд 1 юм байна. Хасах нь 2-ыг үржих нь синус 20 градус, үржих нь косинус 20 градус. За доор нь болохоор төсөөтэй гişүүд юм чи нэрийг эмхтгэлээ. Тэгэхээр уртын 1 маань байж гэн хасах 2 дээр 1-ийг нэмэхээр хасах 1-ийг үржих нь синус квадрат 20 градус. За одоо хасгаалтаа задлаа. Тэгэхээр 1-ээс хасах 1 нэмэх нь 2-ыг үржих нь синус 20-ыг үржих нь косинус 20 градус. Хуваах нь 1-ээс хан синус квадрат 20 маань болохоор үндсэн адилтгалаар косинус квадрат 20 болчихно. За энэ туслаа. За тэнгуүтэл дээдлэлт нь 2-ыг үржих нь синус 20 градусыг үржих нь косинус 20 градус. Хуваар дээр болохоор косинус 20 градус. Энэний квадрат. Тэгэхээр косинус 20-ууд нь хураагдчихна. 2-ыг үржих нь хүртүр дээрээ синус 20, хуваар дараа косинус 20. За тэгвэл синус 20-ыг косинус 20-д хуваахаар энэ маань тангс 20 градус болно. За тэг хариу нь тангс 2-ыг үржих нь тангс 20 градус юм байна. За одоо нэг тэгштэгэд батчих. За дөрөвдүгüрт нь болохоор яасан гэсэн чинь энэ тэгштэглийг бүгдээр 0-оос π засвардах шийдвэрийг олох гэж байгаа. За тэгэхээр энд бүгдээрээ синус 2x-ийг болохоор 2 дахин багасгадаг нэг том байна тий. 2-ыг үржих нь синус x, үржих нь косинус x. Синус косинусаар илэрхийлдэг ганцхан том байгаа. Косинус 2x-ийг болохоор бүгдээрээ синус косинусаар илэрхийлдэг ийм 3 янзын том байдаг байна шүү дээ. За одоо тэгвэл бүгд энд байгаа синус 2x-ийг нэгээр задлж. Тэгэхээр эхэнд байгаа синус квадрат 2x маань x маань байжиг 2-ны язуудар 3-ыг үржих нь синус 2x-ийн дээрх томьёогоор задлж. 2-ыг үржих нь синус x, үржих нь косинус x. За хоёрууд нь урагдчихна. За тэгвэл бүгдээ синус квадрат x-ээс хасах нь язуудар 3-ыг үржих нь синус x, үржих нь косинус x гэдэг тэнцвэрийн тэмдгийнхаа нэг талд ялгаач. За одоо яасан гэж хоёуланд нь синус x байгаа учраас бүгдээрээ синус x-ийг хаалнаас гаргавал эхнийхээс нь синус x, хойдлоос нь хасах нь язуудар 3-ыг үржих нь косинус x тэнцүү тэг. За үржүүр нь тэгтэй тэнцүү байна гэдэг чинь энэ хоёрын аль нэг нь тэг тэнцүү гэсэн үг. Тэгэхээр манайх эсвэл синус x нь тэнцүү тэг, эсвэл синус x-ээс хань язуудар 3-ыг үржих нь косинус x нь тэнцүү тэг гэсэн үг.
За тэгэхээр одоо бүгдийн тэгштийн ямарыг бодох вэ гэсэн чинь надад зөвхөн 0-оос 180 завсардах шийднэл хэрэгтэй. За тэгэхээр энэ доотын тэгшлийг болохоор яаж бодох вэ гэхээр синус x тэнцүү язгуудар 3-ыг хүчин косинус x. За хүртэр хоёр хоёулынх нь косинус x хуваад өгч. За тэгэхээр синус x-ийг хуваах нь косинус x тэнцүү язгуудар 3-ыг хүчин косинус x-ийг косинус x тухаар хураагдчихна. Синусыг косинус хуваахаар юу вэ гэсэн чинь танкс x тэнцүү язгуудар 3. За одоо энэ тэгшлээ бүгдээрээ ямрыг авах вэ гэсэн чинь зөвхөн 0-оос 180 доторх шийдийг л авна. За тэгэхээр энийг бүгдээрээ шууд үндсэн шийдэ бич болно. За эсвэл бүгдээрээ 0-оос 180 доторхол гэсэн юм чинь 0-оос 180 хүртэлх графика зурхад хангалттай. 2-ны p. За синус x маань болохоор 0-оос 100 метр яаж зургадаг вэ гэсэн чинь 0 дээр 0-ыг авна. 90 дээр яг 1-ийг авна. За бүх цагаар 1-ийн дагуу очие. 180 дээр 0-ыг авна. За ингээд цааш бол үргэлжлэн. Гэхдээ надад тэр хэсэг нь бол хэрэггүй те. Ингээд. За тэгсэн чинь синус x графика зурчлаа. Синус x тэнцүү тэг гэсэн. За тэгтэн зүгтх нь хаана вэ гэсэн чинь манай шийдвүүд маань 1-р энэ байна, 2-р энэ байна. Тэгэхээр манай эхний шийднээс тэг ба p гэсэн хоёр шийд гарч байна. За дараа нь танкс x зуръя. За энэ давхар зурхаар ойлгомжгүй болч магадгүй учраас би танксын графикийг бас тусдан зурчих. За танкс маань яадаг вэ гэсэн чинь 90 градус 180. За гэтэл танкс маань 90 градусаар утгахгүй. Хасах эр дээр утгахгүй тий. Яг 45 градус дээр болохоор манайх нэгийг авна. За би энэ нэг багцаагаар энэ тохог авч. За тэгэхээр хязгааргүй эр хүртэл хязгааргүй ойртлоо. За ингээд зааш хол үржиж байгаа гэхдээ энэ хэсэг надад хэрэггүй. За дараагийн завсарт. За яг пик дайрна. Тэгээд энд нэг энэ тасныг авна тий. За ингээд гих энэ хэсэгт завшмаар зурх байсан шүү. За энэ хэсгийг би тасархаа шахмаар зурхгүй бол надад нөх хэрэггүй хэсэг шүү тий. Би зөвхөн 0-оос 100 метрхэн сонирхож байгаа юм чи энэ хэсэг. За энэ хэсэг гэсэн гэх юмшин танксын граф маань ингээд хоёр тишээ цаар хүртэлж байна. За одоо ингээд би танкс x-ийн графаа зурчлаа. За тэгсэн чинь язгуудар 3. За язгуудар 31.7 шин багцаагаар энэгээр хөтлөж гэж үү. За тэгвэл энэ хоёр маань хаана хөтлөж байна гэж ганцхан энэ зэгтэр л хөтлөж байна. Гэсэн язгуудар 3-ыг танкс хэдэн градусаар авдаг вүлээ? 0-оос 90 дотор гэсэн үг тий. Тэгэхээр танкс язгуудар 3-ыг 60 градусаар авдаг. Урбал 3-ны p. За дээдлийнхаас нь доотлын төвчлэсний үндсэндээ манай хариу маань тэг 3-ны p гэсэн 3 шийдтэй юм ба шүү дээ. Хэдэн шийдтэй вэ гэж асуулаа ядлаа. Шийдүүдийн нийлбэрийг ол гэсэн юм шүү дээ. За тэгэхээр цэрч би ингээ 3 шийдтэй болсон шүү. 1-р шийд нь 0, 2-р шийд нь 3-ны p, дараагийн шийд маань p. Тэгэхээр хооронд нэмэхээр нэг бүхэл 3-ны 1 буюу 3-ны p гэсэн бүгдээ ийм хариуг сонгох нэ.